Уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх, бүтээлч уншлагын цагаар хэрэгжүүлсэн ажил үр дүн. 2024-с 2025 оны хичээлийн жил сургуулийн менежментийн зорилгын хүрээнд сурагчдын уншаад ойлгох чадварыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Багц цуцлах цагаар уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг тусган содогтхон сорилсан мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн. Сурагчдын уншаад ойлгох чадварыг дараах чиглэлийн дагуу зохион байгуулж хамтран ажилласан. Номын тэмдэглэл хөтлөн уншаад ойлгох чадвараа нэмэгдүүлсэн батал. Ном уншаад мэдлэг мэдээлэл авч бичих чадвараа хөгжүүлж, номын гол утга санааг сайтар ойлгоход туслах хамгийн үр дүнтэй арга бол номын тэмдэглэл хөтлөх арга билээ. Иймээс сурагчдынхаа уншаад ойлгох чадварыг номын тэмдэглэл хөтлөн сайжруулах зорилго төвшүүлэн ажилласан. Үүний үр дүнд бага ангийн сурагчид номыг өгүүлбэрээр хөөж унсахаас илүүтэйгээр номын утга санааг бүгд нь ойлгоход чиглэн унших чадвар нэмэгдэж байгаа нь номын тэмдэглэл хөтөлтөөс харагдаж байна. Багш номын тэмдэглэлийг сонирхолтой бүтээлч аргаар хөтлөхөд чиглүүлснээр хүүхдийн ном унших, тэмдэглэлээ бүтээлчээр хөтлөх, шинэлэг аргыг эрен хайх, өөрөө сэтгэн зохиох, тал ашиглах зэрэг чадварууд хөгжиж, тэдний ном унших хүсэл сонирхолтой дадал хэвшилтэй болгож байна. Хүүхэд бүр өөрийн уншлагын түүхтэй болсон нь ололттой байна. Өглөөний уншлага, үйл ажиллагаа. Багц зохицуулах цаг хичээлийн үйл ажиллагааны хүрээнд өглөөний уншлага анги зохион байгуулсан. Тус аянд анги бүр хуваарийн дагуу оролцсон үйл ажиллагаа тогтмолжиж, сурагчдын идэх оролцоо нэмэгдсэн. Сурагчид унсан үлгэр өгүүлэлэг зохиолоор номын тэмдэглэл хөтлөн уншаад ойлгох чадвараа нэмэгдүүлж байгаа нь үр дүнтэй ажлын нэг байлаа. Өглөөний уншлага аянд 2-5 дахь ангийн сурагчид 100% хамрагдсан. Уншлагын орчин бүрдүүлсэн байдал. Бага ангийн сурагчдыг номон дуртай болгох, номыг дээдлэн унших дадал болгох, сурагчдын уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд сурагчдыг ном унших сонирхолтой болгох, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бага ангийн багшийг дэмжих төслийн уралдаанд оролцогч багш нар уншлагын болон тогтчулсан нь үр дүнтэй ажлын нэг байлаа. Номын болон байгуулснаар сурагчдын ном унших сонирхол